Сайн байцгаана уу? Эрхэм үзэг сонсогч та бүхэндээ энэ өдрийн энэ ди арай орч ирээд чи хинтэлтэй яваад ш. Ямар орж ирд юм бэ? Дуга гэчгөө. Сайн байцгаана уу? Эрхэм үзэг сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Юу яа Entertainment-ийн даалт ертөнц нэвтрүүлгийн дараагийн нэгэн дугаар хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн түншээр гэр бүлийн гишүүнмөр зориулсан Канадын алдарт Jameson витамины брэнд. Эцэг амьдралын эхлэл таны дотор. Эхийн эрүүл мэнд, ургийн зөв хөгжлийг дэмжих Jameson Prenatal Канадын амин дэм. За энэ нэвтрүүлгээрээ та бүхэндээ юу хүргэдэг вэ гэхээр батлагдаагүй сонирхолтой даалт ертөнцийн тухай сонио хачин болгоныг хүргэдэг. За тэр тусмаа монголчууд тийм ээ лус савдаг чөтгөр шулмас сүнс өдр байдаггүй юу гэдэг дээр одоо хүртэл маргалтж байдаг. За тэгвэл энэ дээр маш том судалгаа хийсэн бол цэндийн дамдын сурангаа байдаг. Тэгэхээр өнөөдөр та бүхэндээ цэндийн дамдын сурангаа лус савдаг чөтгөр шулмастай очирсан хүмүүсийн ярианаас хүргье гэж бодлоо. Ер нь тэгээд цувралаар нь хүргээд явна. За өвгөн бэмбд оржийн яриа. Адууш түмэн тохиолдсон нэгэн явдал. Төв аймгийн Дэлгэр хаан сумын өвгөн түмэн 96 нас хүрч нодон жил нас барлаа. Тэр өвгөн залуудаа манай хошууны ноён УБС-ийн адууг маллаж авсан юм л дээ. УБС их баян адуу нь төм хүрч байсан юм. Түмэн нэг залуу нөхөртөөгөө хоёул нэг суур адууга оторлуулахаар хангаа дээш туухад явж гинэлтэй нэг өдөр. Тэгсэн нэг шөнө хоёул адууга сайхан тогтоож адууны зогсоолд болох үед нэг уулын ингэрийн хөх бууцсан дээр дахаа нөмрөөд жаахан хажуултах гэж л дээ. Тэр бууцны хой талд нь өг сүр, урд талд нь доошоо налуу тийм ингэр газар байж таарч. Хоёул морио чөдөрлөж тавиад дахаа нөмрөөд эмээлээд ирлээд газрын өсвөр тал толгоогоо хандуулаад зэрэгцэд хөвтөж гин. Тэгээд хоёул жаахан зөөрөмлээд байж гин л дээ. Түмэнгой нэг сэрсэн чинь хөвтгт нь хэл тухгүй толгоо нь газар урууга урсаадж байгаа юм шиг байгаад иж гин л дээ. Өндөгөөд харсан чинь газрын уруу талд нь эмээлэн гарчихсан өгсүүр тал руугаа хөлөөж идэгсэн байж гин. Көпөр гайхаад харсан чинь нөгөө нөхөр нь бас уруу тал руугаа толгоогоо харуулад хөвтчихэж гинэ. Хоёулаа бүр сэрчээд гайхаад эмээлээ өгсүүр талд нь тавиад унтах гэж нэлээд үз тарж гин. Тэгээд удалгүйж сайхан зүүрмүүлээд ирж. Зүүрмүүлж байтал нөгөө нөхөр нь тохооноос нь татаад байж гин. Тэгээд хөөе та анзаарв. Бидний толгой дээр сая нэг хүн шиг юм ирж харж байгаад алах болчихлоо гэж хэлсэн баг. Тэгэхэд нь хоёулаа ихэд зэвүүцэж тэр дороо босоод морио барьж унаад адууга тойроо явж байгаад арай хийж үүр цайлгаж гин. Гэгээ орохоор нь харсан чинь тэр урд хитэн гэр харагдаж гин л дээ. Өглөө цайгаа чанаж тооноор нь утаа гарч байгаа нэг гэрт цай уух гэж нөгөө хоёр маань яваад орж гин. Гэрт яваад ортол тэр гэрт ирэх барьсан тархан улаан чавганц сууж байна гинт. Тэр чавганц та нарын нутаг хаана вэ гэж асуухлаар нь бид адуу оторлож яваа хүмүүс. Энэ хойд ингэрд унтчаад сая ирлээ гэж хариулж гин. Тэгэхэд нь эмгэн үгүй тэнд нэг хөх бууц байна уу гэж асууж л дээ. Байна бит хоёр тэнд хончоод ирлээ гэж хариулж л дээ. Тэгэхэд эмгэн ихэд гайхаж хараад үгүй тэгээ та хоёрт тэнд юм тайралцсангүй юу гэж л хоёр залуу бие биелэнгүй нэг их том харснаа. Үгүй нэг ч юм тайралцсангүй л дээ. Тэндэг юу байдг юм те гэж эмгэнээс лавлаж гин. Тэгэхэд нь эмгэн хариуд нь тэнд нэг ганц би өвгөн байж байгаад хэдэн жилийн өмнө нас орсон юм. Одоо шүн өдөрт хэрвгээр хүн явхлаар моримолыг нь үргээгээд байна гэж хүүхдүүд ярьдаг юм. Та нар ч юм тайралтаагүй л яамаа холоор өнгөрчтэй гэж хариулсан юм гин. Яа тэгэхээр гүйдэлтэй газар хоноод өнгөрүүлсэн бахнэ. За дараагийнх нь нэгэн түүхийг хүргэе. Дараагийнх нь дагдан хулгайч.
За манай Мишигүний хошууны баруун залгаа их шавийн нэг отог байдаг байсан юм. Богдынхаа ширээн сууснаас хойш тэр отгийнхан их омогтооч боллоо л доо. Хэрэг зараг болоход тэд нарын бурууч зүв болно, зөвч зүв болдог боллоо. Хошууны хүмүүс тэднээс айдагч болоод байсан юм. Тэр отгийнхан улам гаарад бүгдээрээ шахам хулгай идэг болж эхэллээ. Хавьорын хошуу айлын морь малыг бараг ил шахуу хөөхөдөл явчихдаг боллоо л доо. Энэ айхтар хулгайч нарын тэргүүн нь Дагдан гэдэг хүн байлаа. Хулгай лойвер хоёроор Дагдангийнх бүх хүний нүдэн дээр баяжаад авлаа. Дагдан мэргэн шувгар гэдэг нутагта ихэнэр хүндтэй ламыг шүтдэг байж л дээ. Мэргэн шувгар томоотой, мэргэн эд шидтэй лам байсан. Тийм хэрн тэрмүү хулгайчийг харж хамгаалтгал байсан юм да. Мэргэн шувгар нэг өдөр Дагданд хэлж л дээ. За Дагда, чи юу н хулгай зэлгийг хийхээ босдон дээр хаа да. Сум юур булцуунда хүрлээ шүү. Чамааг дааж тийхэд хэцүү л болоод байна шүү гэсэн баг юм. Тэгтэн Дагдан хариулаад за гэсэн боловч хулгай лойвра хийхэд л гэж. Нэг өдөр нутгийн баруун захын тэрмээ уулын баруунтай нутгалж байсан Төвд ламын 2 морийг нь нөгөөт ч уулгалаа явчихж. Тэр лам уг нь бол монгол хүн. Төвдөд олон жил суусан учраас Төвд лам гэж нэрссэн хүн юм байна л да. Төвд лам морийн Дагдан аваа явчихлаа гэдгийг мэдээд гисэрт сэржин өргөөдөл байж. Тэгсэн өнөөх Дагдан чин ар өвөр тийшээгээ таталтаж ойчоод өглөөт хөвдөх болж л дээ. Тэгэхээр морьтой хүү яаралтай мэргэн шовгорд хүн явуулаад ам авраа гэж тусламж гуйсан байгаа юм. Мэргэн шовгор тэрийг нь сонсоод ном уншаад засаг буугаар Дагдангийн зүг буутчихсан байгаа юм. Тэгж буудуугүй юу Дагдангийн өвчин ч гэсэн тэр дороо гайгүй болчихж. Үүнийг нь нөгөө морио алдсан Төвд лам сонсоод нэг шавьяага мэргэн шовгор руу явуулж л тээ. Тэгээд юу гэж хэлвсэн бэ гэхээр чи хүүхэн очоод хэлээд. Мэргэн шовгорт очоод нөгөө хамгаалаад байсан Дагдан чин өгч эхлэе гэж гэсэн байгаа юм. Тэр шавь нь хэлж л дээ. Гүй багш минь би яаж тэгж хэлэх юм бэ? Дагдан ч өвхөөгүй. Харин өвчнөө нь гайгүй болж байгааг нь үлээ. Би яаж худлаа хэлэх вэ гэж шавь нь асууж л дээ. Харин Төвд лам өөдөөс нь чи зүгээр очоод Дагдан нас өнгөрч өглөө гэж мэргэн шовгорт худал хэлчихэд ирээ. Зүгээрээ гэж хариулсан ба. За ингээд багш нь шахаад байсан тул шавь нь аргагүй ирэхэнд мэргэн шовгорын дахиад очиж гинэ л дээ. Очихт нь шовгор гэртээ сууж байна гин. Тэгээд нэлийн сандрангуй ламбугай Дагдангуй нас барчихлаа гэсэн байгаа юм. Тэгтэн мэргэн шовгор куяан гинэ. Арай ч үгүй бага. Нэрээ юу гэд сандраад босоод иж. Тэгэхээр нэрээ гэж хэлчихэд хурдхан шиг тэднийхээс зогтохын төс болоод морьтчихж гэнэ л дээ. Замд нэг морьтой хүн ширүүн давхиж яваад морьноос ойччих л дээ. Хажуугаар нь гарах юм уу гэснээ хүнийг морьноос унаад байгааг нь харсараа байж туслахгүй гарах хаашаа чимптэй гэж бодоод морийг нь бариад ойцсон хүн дээр очисон чинь нөгөөх нь Дагдангийн хүү шар байж таарч гэнэ. Ууц нуруу тасарх нь гэд арай хийж л босч гэрч гэнэ. Түүнийг моринд нь мордуулаад явж. Тэр шарав мэргэн шовгорт Дагдангийн амийг авар гэж гуйх гэж нэлээд яаруу санд руу явж исэн тэр байж таарч. Тэгж бид хоёрыг мөнгөнөж байх завсар хойноос нь бас нэг морьтой хүн дахиж ирээд Дагдан өнгөрчихлөө гэж хэлсэн баг юм. Тэгээд тэр хоёр мэргэн шовгорт Дагдангийн тухай айлтгсанд мэргэн шовгор хариуд нь "Кэтр би түүнд хэлж байсан юм л та. Сум булцуундаа туллаа шүү" гэж. Хүний үгэнд орохгүй болохоор одоо яах вэ те? Ийм боллоо. Хойд сүнсийг бодхоос биш яах вэ те? гэж хариулсан баг. Тухайн үед Дагдан нас барсанд бид нар бүгдээрээ баярлаж байсан юм. Түүнийг мэргэн шовгор аврах гээд Төвд лам түүнийг цааш нь харуулах гэж тэгжил хоорондоо мөргөлдөж байсан юм да. Чадaltaй улс Монголд урд зөндөө олон байсан шүү хэмээн дурссан байна. За дараагийнх нь нэгэн бүхийг та бүхэндээ хүргэе.
За дараагийн түүх нь бол нутаг усанд л одоо уул овооны эзэд тийм ээ. Одоо лус савдгийн эзэд гэж байдаг. Тэдэнтэй хитайхан харьцаарай, зөв харьцаарай гэж маш их сануулдаг. Түүний нэгэн жишээ болов гэж бодсон. За цагаан хад гэж түүх хэлээ. За сэлэнгэд нэг өвгөн тариачин хятад байж л дээ. Тэр хятад нэг өдөр хөдөө явж байтал жижигхэн бүр сайхан цагаан хад тааралдаж гинэ л дээ. Эхнэр хүний мэм шиг өөгүй бөмбөр цав цагаан хад байж гинэ. Тэгээд нөгөөх маань нэлээд ажиглаж ингээд сонжиж харж байгаад дээрээс нь шээчгэж л дээ. Гэтэ шээснийхээ дараа үгүй яах гэж чинь хөөхөн хатан дээр би одоо шээчгэвдээ хэмээн ихэд харамссан байна. Тэгээ хараад тэр шөндөө унтсан чинь зүүдэнд нэг залуухан хөөхөн цагаан хүүхэн ирээд үүрт нь орж ирээд салахгүй байж гин л дээ. Түүнээс шүн бүр зүүдэндээ нэг залуухан хүүхэнтэй хамтдаа байдаг болж. Нэг сар өнгөрлөө. Нэг сарын дараа харин өнөө хятад маань өлбийсэн цонхор хамаг шимс шүүсээ соруулчихсан цонхорлоо өвгөн болж гин. Арс махан шуугдаад, тамир тэнхээнд барагдаад өөхөд хүрчээл дээ. За тэгээд аргаа барсан өнөөх маань эмчэд очиод үзүүлсэн байгаа юм л та. Эмчэд очиод үзүүлсэн чинь дусалт задрах гэдэг өвчин болжээ гэд мэдэрлийг нь эмнэж гин л дээ. Гэхдээ хичнээн эмчлүүлээд янз бүрийн эмтан уусан боловч энэ тусыг ис олсон байгаа юм. Арга барсандаа тэрээр нэгэн удаагнаас очиж асууж гин л дээ. За би арга бараад ингээ явж гинэ. Хичнээн одоо сар жилээр эмнэлэг домлохоор явсан боловч тус ис оллоо. Ингээ таныг зорж ирлээ гэж асууж л дээ. Тэгтэл удганч түүнийг харж байгаад учир байдлыг гадарлаа шууд хэлж гэлгэн. За чи цагаан л усад бузар оруулсан байна. Тэр газартаа очиж сан тавьж тахил өрг аргадаа гэж хэлсэн байна. Тэгээд нөгөө өвгөн чин цагаан л ус гэж юу хэлээд байгаа вэ? Ямар газар үлээ гэсэн нөгөө өвгий цагаан бөмбөр хат байж л дээ. Гэвч харамсалтай нь нөгөө бөмбөр хатаа хичнээн мянга ирж хайгаад ч гэсэндээ ахиж ёор олж чадаагүй юм байна. Харин түүнээс хойш өвгний бийж тэнхээ орсонгүй, ямар ч засал авахгүй байсараад харамсалтай нь шүн болгоно нь өнөөх цагаан хүүхэн нь зүүдэнд нь ирсээрэ байгаад өлбий жадарсаар байгаад нас орсон гэдэг. Тэгэхээр уул усны идэдтэй, лус савдгуудтай бас ч гэж зөв бусаар харьцуул ямар одоо аюул болдог вэ гэдгийг бид нар сайн мэдж байгаа. Тэгэхээр хангаа дэлхийн идэдтэй дог орноор тийм ээ таньж мэдгүй газараар явж байгаа бол өргөлөө өргөөд сайхан харахтаад ингэ явж байгаа гэмгүй болоо гэж бодож байна. Эцэг амьдралын эхлэл таны дотор. Эхийн эрүүл мэнд, ургийн зөв хөгжлийг дэмжих Jensen Prenatal Канадын амин дэм. Зя ингээд өнөөдрийнхөө дөрөвт түүхий та бүхэндээ хүргэе. За энэ болохоор хараал хийх гэж байгаа. Манай эцэг сандаг гэж хүн байсан юм. Манайх овоо малтай чинэлэг айл байлаа л да. Манай нутагт их шавийн нэг отог манай хушууны айлуудтай зэрэглэн нутагладаг байсан юм. 1911 онд богдын хаан ширээнд сууснаас хойш шавчуудын омог их болоод ушуу айлыг элдвэр хохируулдаг болсон цаг үе байж таарсан. Их шавийн шүтэн гэдэг хүн их хүрээ орохоор явлаа л да. Тэгэхдээ манайхаас 2 шар өгөхөр дараа үнийг нь өгнө гэд тухайн үед зээлэр аваад явсан юм. Тэгээд өнөөх шүтэн нутагтаа буцаж ирсэнгүй. Өөр ч айлуудаас бас мал юм зээл аваад явчихсан юм билээ л дээ. Нэг жил болсны дараа манай аав сандаг шүтмийн ах лувсангийн нэг атан тимээг барьж ирсэн байгаа юм. Тэгээд сандаг лувсан хоёр хоорондоо заргалтаж гисэн байгаа юм л та. Сандаг гэдэг нь манай аав, харин лувсан гэдэг нь шүтмийн ах л та. Ушуу тамгын төшмөд тэр атан тимээг лувсанд нь буцааж өгөө гэд байхлаар нь манай аав сандагт тимээг нь буцаагаад өгч. Тэгээд нөгөө 2 шараа зүгээр л алтчихсан тэр. Гэвч тэр яам тал тохоо татаад олигтой шийдвэр гаргаж өгөхгүй яваад ажил дээ. Тэгэхээр нь манай аав бодож утсан хамгийн чухал үгээ хэлж гэнэ л дээ. Энэ нь юу гэсэн бэ гэхээр холбоотой 2 бирууны нэг нь худагт очиход
нөгөө нь чирэгдэж бас худагт ойчдөг юм. Хэрв холбоотой 5 бюро байвал яах вэ гэж асуусан байна. За тэр үгний яг далд утга нь юу байсан бэ гэхээр хэрв энэ хэргийг ингэж хэлсээр шийдэгвэл би тамд очихдоо лувсан яамны 3 түшинглийг хамт аваад тамд ойчноо гэсэн үг юм байна л да. Түүнийг нь цаадуулна ч бас ойлгосон. Гэхдээ тэд нар нь олигтой шийдвэр өгөхгүй дуугүй байгаад л байж. Арга эцэндээ манай аав уурлаад яамны гадаа чөдөртөө байсан өөрийн 3 морины чөдрүүдийг нь тайлж хаяад хөөгөөд явах гэсэн чинь өнөөх морд нь гэр өвдөө биш өөр тийшээ цугтаагаад ерөөсө болохгүй ажил дээ. Тэр үед манай аав бүр их уурлаж лувсантаа хэрэлдэж зодтолдох шахсан байгаа юм. Арай хийж ганц хээр морио аваад нөгөө 2 морийг нь зүнд нь хайчаад лувсангийн зол болгочхоод гэртээ харж ирсэн юм. Лувсан 2 морийг нь зүгээр авсандаа бас сэтгэл ханахгүй хид дээр суудаг луузан гэдэг гүнд очиж манай аавд хараал хийлгэж гисэн юм билээ. Тэр хараал нь удалгүй бутаж манай аавын ууцнуудаа нуруугаар нь гатгах өвчин тусаад хариугүй өвчтөө хэвтэрт байдаг боллоо. Бүр хүний гартаж орчлоо шүү. Арга эцэндээ бид мэрэгэн шовгор гэдэг алдартай ламаас асуусан чинь манал дорж жод химээх номыг уншуул гэж айлцсан юм. Тэгэхээр нь Queen нь хойдаас нь зориулсан ном шүү дээ. Ямар сони заавхөх ёстой юм байлгүй гэд аав хэлтгэл боллоо. Яах ч арга байдаггүй. Манай аавын би өдрөөс өдөрт муудаад л байлаа. Би тухайн үед нэг 10 ээжтэй хүүхэд л байсан юм. Манай ах сангаа 20-од настай залуу байлаа л та. Одоо яах вэ гэд манай ах сангаа ааваас асууж л байна л та. Гэтэл аав хариудна. За би лувсангийн хараалаар өгөх ёстой юм байлгүй. Гэхээс өөр үг юу хэлээгүй юм. Тэгэхээр манай ах гэрт гадаа орж гарч баахан бодож байгаад нэг юм гинэж шийтсэн бололтой хурдан хээр морой барьж унаад нэг өглөө мортод явчихлаа. Хүү хаашаа явчих вэ гэж аав сүлд нь асууж байснаас үцхэд аавд хаашаа явахаа хэлээгүй л явчихсан юм блэ л таах. Ах байдаггүй. Тэгээд 2 хоног өнгөрлөө. Өглөө босоод манай аав хэлж байна. Урчин ёстой сайхан зүү зүүдлээ гэж байна шүү. Тэгэхээр нь ямар зүү зүүдэл вэ гэж асуухад хэлж байна. Өнөөх шар сундуу ирээд надтай ноцолдоод болдоггүй. Би түүнийг барьж аваад хүлээд хайчихлаа гэж зүүдлээ гэж байна. Шар сундуу гэж хүн байж байгаад хэдэн жилийн өмнө нас орчихсан юм л да. Урд нь аав дандаа муухай зүгзгүүдэлдэг байсан юм. Галзуу хүн хэрэг ноцолдоод болдоггүй л гэдэг байлаа. Бас тэр шүн хачирхалтай нь ижи манаас сайхан зүгзгүүдэлсэн байсан. Нэг чон манай хот руу дайрч ирснийг манай нохой тосож ноцолдоод барьчихлаа гэж зүйлсэн гин. Тэгээд аав би гайгүй гэж хэлээд намайг өндийлгэж үзье гэж ижид хэлж байна. Ижи бит хоёр илбээд аавыг өндөлөө. Аав өндийгөө суучглаа. Алуун цай овоож уучглаа. Уудсан ч хатахаа болчихлоо шүү. Тэгээд удалгүй аавын бич овоо сайхан засарч эхэллээ. Би ээж баярлаад аав идгэрч байна гэд дэрэг дахиалаад тахаа гэрүү дээр явж зар тарав. Тэгээд ижид буруутсан л та. Гүй чи тэр ядаг хөөхтөө. Юуны туханд хөрөлгүй дийм юм битгий яриад вэ гэд намайг бахан загинсан юм. Тэр өдөш болоход аав өөрөө гарч би засч чаддаг боллоо. Тэгэхэд харин аав баярлахгүй харин сэтгэл нь зовоод байна. Миний өвчин засраад хүүдмэн шилжиж магадгүй гэдэгтэй л зовоод байж л дээ. Тэгээд хүү яав 2 хоног алга боллоо л гэд асуугаад байлаа. Харин 3 хоногтаа сангаа ах буцаад ирлээ. Морин хөлөрч өгсөн их л хол явсан бололтой байсан юм. Гэтэл аав ээж хоёр орж ирэнгүүт нь хаагуур яваад ирэв гэж нэлээд асуулаа. Тэгсэн чин аах шар удганыг очиж асуугаад аврал хийлгээд ирсэн тэр юм байж л дээ. Шар удган бол надаас 20-од насаар ах лам жамсрангийн өмнөөс буудаг удганч гэж бараг чойжин шахах хүн л дээ. Олон ач авралаа хүргэдэг, олон хүндэж тусд болдог, өвчин зовлонгоос салгадаг их ачтай тустай тийм нэг эхнэр байсан юм. 1937 онд Элдв цээрлэр шийтгэлээ сайж өөрөө сайн дураараа нас орсон юм.
Тэр удганд очиж манай аавын тухай ах хэлсэн юм блэ л дээ. Гэтэл удган хэлж гэн. За жадахын хорлолтой юм байна. Жадах гэдэг нь хараалыг хэлж байгаа. Янах хайртай бараан хөлгийг дагаж ирсэн хараал байна да. Аргалж болно гэж хэлсэн байна. Хараал явбал толгойд, хаддаг явбал бурхан гэсэн ёсоор лувсангийн хараал манай аавын толгойд босох хэрэг байж л дээ. Манай ах шар удганд нэг морь хитэн хонтой өргөж аавын амь насыг нь даатгаж гин. Шар удган сахиусаа залж удгалаад асууж гин л дээ. Хорлолыг зүгээр л хинд гим хоргүй болгоод орхих юм уу? Эсвэл хариулж уг эзэнт нь буулгахгүй гэж асуусан маа. Тэгтэн манай ах хэлж л дээ. За та хиндэн ч гим хоргүй болгож хайрлаа гэж хэлсэн байгаа. Тэгээ шар удган за хорлолгүй болгочихлоо. Аавь чинь би гайгүй болох байх. Өнөөдрөөс тэмдэг мэдрэгдэх байхаа гэж хэлсэн байгаа. Тэгээд ахыг эрэхт нь аавын би нэрээ гайгүй болчихсон байсан да. Тэгээ би сайжирч 7 хоног болоход босоод явдаг болсон юм. Сар болоход морь унаад явдаг болсон. Ердөөч эмнүүлсэн юм байхгүйгээр би зүгээр болсон юм. Нэг өдөр аав бол увсан ирж уулз гэж хэлүүлсэн. Тэр ирж уулзсан. Царай уруугүй, олон үг дуугүй, олон лонч мэрсэнгүй. Манай аав түнд хэллээ л дээ. За, би чиний хараалыг хариулж хиндэж хорлолгүй болгуулсан. Дөргүүгээс биш өгөхөр, дөрвөлжингүүгээс биш хат юм биш болол чи ойлгох нь биз. Чи намайг хорлоод би хариулаад байх юм бол танаа манай хоёр айл өргөдөж дуусах байх шүү. Тэгээд хойд нас нь тамийн таглаа болно. За хоёул найрам дээ. Тэгээд хоёулаа эвдрээд яхав дээ. Эвлий гэж манай аав хөөргөө гаргаж тамхиалсан ч тэрч тамхиллаа. Манай аав ч ирүүл болж урт удаан настаад хожим нас орсон да. Үүнээс хойш би хараал гэж байдаг юм байна. Хараалыг бас хариулж болдог юм байна гэдгийг мэддэг бас боддог болсон доо гэсэн байна. 1974 оны 3 сарын 14-нд бичигдсэн байна. За баярлалаа. Энд хүргээд нэвтрүүлгийн өндөрлөе. Та бүхэнд таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд таалагдсан бол бас лайка дараарай, комментэ бичээрэй. Үргэлжлүүлээд цувралаар та бүхэнд хүргээд явъя. Нэвтрүүлгийн хамтраалагчаар гэр бүлийн гишүүн бүрцүүлсэн Канадын алдарт Джеймсон витамины брэнд байлаа. Дараагийнхаа дугаараар иргэн баяртай харилцгаая. Эцэг амьдралын эхлэл таны дотор. Эхийн эрүүл мэнд, ургийн зөв хөгжлийг дэмжих Джеймсон Prenatal Канадын амин дэм.